Сайн байцгаана уу? Өнөөдөр саяхан нээлттэйгээд удаагүй байгаа Karate Kid киноны шинэ ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Манайхан суугтаа лайк болон сабаа дарахаа битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Кино 1986 онд Японы Окинава арал дээр Мияги багш өөрийн шавь Даниэлда тулааны урлаг заахын сацуу гэр бүлийн түүхээ хуваалцаж буйгаар эхэлдэг. Тугтснаар хятадын гэрэгт хүрсэн тухайгаа мөн тэнд хан химэх кунфугийн их багштай тааралдаж түүний шавь болсноор энэхүү гайхамшигт урлагийг суралцсан талаараа ярьж өгдөг. Тулааны урлагаа төгс эзэмшсэний дараа Японд иргэн ирж кунфуг дэлгэрүүлсэн нь энэ байж энэ явдлаас хойш Мияги болон хааны гэр бүлийн хооронд онцгой бөгөөд салшгүй холбоо тогтсон түүхтэй. Эндээс үзэгдэл солигдож үйл явдал 2025 оны Хятадд хан багшийн кунфугийн сургуульд өрнөн. Хан багш бяцхан шавь нартаа кунфугийн эрдэм зааж байх ба тэдний дундаас Ли Фонг нэртэй нэгэн хүү илүү онцгой хичээнгүйлэн бэлтгэл хийж буйн харагдана. Харин төд удалгүй Лигийн ээж хан багштай уулзахаар ирэх бөгөөд түүнд хандан кунфугээс болж нэгэнтээ нэг хүүгээ алдсан тул дахин нэг хүүгээ энэ замаар явуулж эрсдэл гаргахыг хүсэхгүй байгаагаа учирлаг хэлнэ. Мөн Лигийн ээж Нью-Йоркт шинэ ажил олсон тул хүүгээ хүчирхийллээс хол байлгахаар тийш нь хамт авч явахаар шийджээ. Ийхүү Ли ээжийнхээ хамт Нью-Йоркт нүүж ирэх ба орчин тойронтойгоо танилцсан явж байгаад нэгэн пиццаны газрын эзэн Виктор болон түүний охин Миятай танилцдаг. Мияч шинэ хүүд найрсаг хандаж маргааш нь тэд гудамд дахин тааралцснаар хамтдаа нэгэн хятад дэлгүүрлөө явж худалдан авалт хийхээр болдог. Замдаа Ли каратегийн нэгэн сургуулийг олж хартал Мия түүнд "За чи ийшээл бүү ороорой" хэмээн зөвлөх яг тэр үед нь өнөөх каратегийн сургуулийн багш нь гарч ирээд Мияд "Тэр аавдаа өрөө хурдан түлхэж хэлээрэ" хэмээн дарамталж гардаг. Үүгээрч зогсохгүй нилээ хорчин гар дотгош оронгуудаа Миягийн хуучин найз залуу болох Кайлерт "Чиний охин чинь өөр хүнтэй сэлгүүцээд л яваад байх юм да" гээл хов хүрэгчгнэ. Дараа нь Мия Ли хоёр өнөөх дэлгүүртээ ирж Ли хятад хэлний мэдлэгээ ашиглан худалдагчтай хэл амаа ололцсон Мияд бараагаа хямдралтай авахт нь тусалж чаддаг. Тэрч бүхэл Мияд хятад хэл зааж өгөхөө амладаг. Маргааш нь тэд хамтдаа хотоор зугаалж Мия түүнд Нью-Йоркийг танилцуулдаг боловч замд нь Миягийн скутер нь эвдэрчихдэг. Ингээд тэд скутерээ чирсээр метронд сууж явдал гай газар дороос гихчээр өнөөх X найз залуу Кайлертай нь халз тулгарчихдаг. Кайлерч энэ боломжийг яаж алдах вэ? Манай Лигээс кунфу мэддэг эсхийг нь асуугаал өдөж өгнө. Харин Мия түүнийг болиулахыг оролдоход Кайлер ууралсандаа шууд л Лигийн нүрлүүнд хүчтэй цохоод авдаг. За тэгээд нүдэн хөх няц болсон Лиг Мия шууд л ресторанда дагуулж ирэхэд аав Виктор нь түүний шархыг будаж бариад л ээжт нь мэдэгдүүлэхгүй гэж их л хичээдэг. Эндээс бид Викторч мөн тулааны урлагтай холбоотой нэгэн бөгөөд нэгэн цагт хотын шилдэг боксчийн явсныг нь мэдэж авдаг. Маргааш өглөө нь Лигийн ээж юу гэж л хүүхэд нь ийм аймаар болчоод байхад анзаарахгүй байхав. Шууд л шархыг олж хараад манай гэр бүлд хүчирхийлэл хориотойгээд байхад чи үүнийг дагсангүй гэдэл үгэлж гарна. Мөн хүүгээ зөвхөн хичээл номондоо анхаараасаа гэсэндээ аалын химээх нэгэн хичээнгүй хүүтэй танилцуулдаг. Шөнө нь Ли ганцаар бодол тавтан суухдаа ахтайгаа хэрхэн хамт кунфугээр хичээлдэг байснаа мөн ахын түүнд лууны өшөглөлт химээх тусгай техник зааж байсан үеэ дурсдаг. Дараа өдөр нь өнөөх Кайлер дахин Лиг дээрлэхэж эхлэхэд энэ удаа Ли зүгээр өнгөрсөнгүй түүнтэй зодтолтоор шийддэг. Лич түүнийг ялж чадна гэж бодсон ч Кайлер хүчээр хавь илүү байлаа. Ли бүр ахынхаа зааж өгсөн луугийн өшөглөлтийг хийх гэж оролцсон ч амжилт олсонгүй. Ийхүү Ли олонний нүдэн дээр гутамшигтайгаар ялагдаж нэр хүндээ алдах ба Кайлер салахтаа түүнийг хотын хамгийн том каратегийн тэмцээнд оролцохыг уриалж тэнд л чамайг бүр мөсөн дуусгана гэдэл харааж өгдөг. Тэр орой Ли Миягийн эвдэрхий скутерийг засч байтал хідэн итгээд Виктороос өрөө нэхэж түүнийг зодгоор ирэв. Ли ч дэсэлгүй дундуур нь орж чадварлаг кунфугийн техникээрээ өнөх гурвагч нь нүүр нүдгүй зодоод л хөөгд явуулчихдаг. Харин энэ бүхнийг нүдэрээ харсан Виктор бүр шоконд орсон. Лигээс өөртөө нь кунфу зааж өгөхийг гуйдаг. Мөн Викторийн үр тавьсан хүмүүс нь нилээд эвгүй гарууд бөгөөд тэрээр охин Мияга төрөх үед эрсдэлтэй хэмээн үзэж боксоо орхисон юм байна л да. Одоо харин эргэн рингиндээ гарч
өөрөө төлөх мөнгө олохыг хүсэж байгаа юм байна. Гэвч Ли өнгөрсөн амьдралд нь тохиолдсон аимшигт явдлаас болоод одоо ийм зүйлстэй хутгалтмааргүй байна гэд саналаас нь татгалзчихдаг. Дараа нь тэр Викторт өгөө гэсэндээ жоохон эргэлзэж багш хан руугаа залгаж ярилцахаар болдог. Хан багшч түүнд хэрвээ кунфу тэр хүний амьдрал эерэг өөрчлөлт авчирч чадгал юм бол зааж өгөх нь зөв хэмээн зөвлөдөг. Ийхүү Ли Викторт кунфу зааж эхлэх ба Викторч бэлтгэлийн явцад Лигийн ямар чадварлаг нэгэн болохыг нь бишрэн ойлгоно. Удалгүй Мя ирж тэдний нууц бэлтгэлийн талаар мэдээд ууралсан ч Виктор охиндоо бүхнийг тайлбарлан ятгаж чаддаг. Тэд пиццаны газрынхаа эд зүйлсийг ашиглан тэрж бүхэл пицца хийх үйл явцыг ч хүртэл бэлтгэлийн нэг хэсэг болгодог. Мөн энэ хугацаанд Ли тэдний ресторанд ажиллаж хажуугаар нь Мядж хятад хэлээ зааж эхэлдэг. Нэг шөнө Ли ээжигээ өнгөрсөн ахыхын зургийг тэрврээд унтаж байхыг харжаад энэ талаар нэлээд бодлогошрон байж байтал Виктор ирж юу түүний сэтгэлийг ингэж зовоогоод байгааг асуув. Энд л Лигийн сэтгэлийн үн нуудах аимшигт явдал ил болдог. Жилийн өмнө Ли ахыхаа хамт тэмцээнд төрүүлээд гэртээ харж явахад нь тэмцээнд ялагдсан өрсөлдөгч нь тэднийг хотож дайрчилдээ. Энэхүү хүч тэнцвэргүй тулаанд ах トゥ хоёр ч дийлдэж тэдгээр этгээдүүд Лигийн нүдэн дээр ахыг нь хэрцгийгээр хутгалаад амийг нь хөнөөчгөж харин тухайн үед Ли хитрхи их айсан байсан тул харж зогсохоос өөр зүйл хийж чадаагүй юм байна. Энэ бүхнээс сонссон Виктор Лид хандан одоо ахыхаа тухай бодлуудаасаа холдох хэрэгтэй гэлээд энэ сэтгэлийн шарахыг чи өөрөө даван толохгүй бол эцдээ энэ чамайг сүрэлэн шүү хэмээн зөвлөдөг. Маргааш нь Мя Лиг хамт парк явахыг гуйсан ч Ли шалгалттай гих шалтгаанаар явж чадхааргүй болдог. Гэвч удалгүй Лиг очоод Мя хуучин найз залуу Кайлертайгаа хамт зогсож байх ба Ли үүнийг нь харчаад Мяд бүр гомдсон таарсан ч үл томсорлож барайл бөө юм болно. Мяч түүнээс юу болсныг асуухад Ли Кайлераасаа л асуу гэж нэг л хүндийг хариулахад Мя сая л нэг ойлгож бидний дунд юу ч болоогүй. Кайлер л намайг эргүүлэх гэж оролцсон. Гэхдээ би тоогоогүй хэмээн тайлбарлана. Ингээд тэд арай гэж нэг эвлэрээд үнсэлцэх гэж байтал Виктор орж ирээ саад болчихдог. Тэр өдөр Виктор боксing рингэн дээрээ дахин гарах бөгөөд эхэндээ өрсөлдөгч нь түүнийг элт давмгаалж байсан ч Виктор аажмаар өөрийн хэмнэлтэд орж Лигийн заасан мэхүүдийг ашиглаж эхэлдэг. Ингээд Виктор бараг л ялах төхөж байтал өрсөлдөгч нь дөрмийн бус дайралт хийж түүний хүн дээр гимтээчгэн. Үүнийг харсан Ли яг л ахыгаа дайралтад өртсөн үеийг шигээ айдас тавтан хүшиж орхино. Мөн тэр Мягийн хамт Викторыг эмнэлэгт хүргэхдээ зөвхөн ахыхаа тухай л бодож байлаа. Эмнэлэгт Лигийн ээж жирж хүүгээ дахин эм хэрэгт хутгалцсанд маш их бухимдах ба энэ бүхнээс болж Ли сэтгэлээр унаж хан багшийнхаа дуудлагад ч хариулгаа болно. Нэг шөнө Лигийн гэрт хэн нэгэн нууцаар нэвтэрч Литэй тулдаж эхлэх ба удалгүй өнөөх нь багш хан нь болох нь ил болов. Энэ үед хан багш Лигийн өрөөнд их каратегийн тэмцээний зурагт хуудсуудыг олоод харчихдаг. Ингээд маргааш нь тэд хамтдаа Виктор дээр очин уучлалт хүсэх боловч Виктор түүний буруу биш гэдгийг хэлдэг. Харин хан багш тэдэнд туслахаа амлаж тэрээр Лиг каратегийн тэмцээнд оролцохыг тушаагаад тусламж авахар Мягийн сургуулийг зорьдог. Тэнд тэрээр Даниэлтэй уулзав. Хан багш Даниэлт хандан надад нэг шав бий. Би түүнд ханы кунфуг заасан. Гэхдээ тэр одоо каратегийн тэмцээд ялахын тулд Мягийн каратегч мөн сурах шаардлагатай байна. Тиймээс чи түүнд зааж туслаач хэмээн гуйдаг. Гэвч Даниэлд Нью-Йорк руу явж чадахгүй хэмээн татгалзсан ч хан багш түүнийг ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд орхин явв. Нөгөө талд Ли бэлтгэл хийгч газаргүй болсон тухайга найз Ааландаа хэлгээд Аалан түүнийг дээвэр дээрх нэгэн цэцэрлэгт хүрээлэнд дагуулж очино. Энд хан багш Лигийн бэлтгэлийг эхлүүлдэг. Мөн тэрээр Лигийн ээжтэйч бас ярилцаж ойлголцсон байлаа. Хэд хоногийн дараа Даниэлж мөн Лид туслахаар ирдэг. Ингээд Даниэл хан багш хоёр хамтран Лид ханы кунфу болон Мягийн каратег хослуулан зааж эхлэв. Учир нь тэмцээнд төрүүлэхийн тулд Ли хоёр урлагийг хоёулангийн эзэмших шаардлагатай байлаа. Энэ их бэлтгэл сургуулийнхаа хажуугаар Ли Мя хоёрын харилцааж овоо сайжраад авдаг. Удалгүй тэмцээнж эхэлж Ли эхний тулаандаа амархан ялалт байгуулж чаддаг. Мөн Даниэл хан багш хоёрч түүнд шинэ мөхүүдийг дасралтгүй заасаар байлаа. Нөгөө талд Кайлерч мөн тулаан бүрдээ ялалт байгуулсаар байх ба удалгүй тэд хоёул шигшээ тулаанд шалгарч үлддэг. Гэвч Лигийн шигшээ тоглолтын өмнө
Кайлерийн найзууд түүн рүү гинэт халтан дайрах боловч хам багш Даниэл хоёр Лиг хамгаалж тэднийг зодож хөөдөг. Энэ явдлаас болж Ли Кайлерийг амархан ялж чадахгүй тодорхой болоход Даниэл ийм төрлийн харгас өрсөлдөгчтэй тулдаж байсан туршлагатайгаа хэлээд энэ барыг урьхинд оруулах хэрэгтэй хэмээн зөвлөнө. Даниэл Лиг лууны хөшөглөлтийг ашиглахыг хартал Ли тэр мөхийг Кайлер дээр аль хэдийн туршиж үзсэн ч бүтлгүйдсэн гэдгээ хэлнэ. Харин Даниэл энэ ч л төгс арга байна шүү дээ. Наадахыг чинь л урьх болгон ашиглана гэдэг. Ингээд тэд Лид лууны хөшөглөлтийг дахин хийх гэж байгаа юм шиг дүр үзүүлэхэд энэ нь өгөөш байх бөгөөд яг тэр мөчөд доороос нь нэмэлт хөшөглөлт хийх шинэ мехийг зааж өгдөг. Мөн энэ мехээ төгс болгохын тулд тэд нэлээд хэдэн өдрийг зарцуулав. Шигшээ тулааны өдөр Лигийн ээж дэмжгээр ирсэн байх ба хүүдээ хандан ах чинь чамаар бахархах байсан даа хэмээн хэлж урамшуулдаг. Ингээд тулаан эхлэхэд Кайлер их давмгаалж Лиг нэг ч оноо авч чадаагүй байхад дараалан 4 оноо авчихдаг. Удалгүй Ли ч арай ихийн хүчээ гарган оноо авч эхэлснээр оноо тэнцэж тэрч бүхэл оноогоор тэргүүлж эхэлдэг. Гэвч Кайлерийн нэгэн хүчтэй цохилт Лиг газар унахад шүүгчж тоолж эхлэх ба Ли ах болон Виктор гээд бүх зүйлээ дурсан санаж яг тоолж дуусахын өмнө босож ирдэг. Одоо дараагийн оноог авсан нь аврах болох эцэгтэй мөч ирлээ. Энэ үед тэдний бар уригдах төлөвлөгөө хэрэгжинэ. Ли Кайлерт лууны хөшөглөлт хийх гэж байгаа юм шиг дүр үзүүлэхэд Кайлер түүнийг нь таних эсрэг довтлохоор завдна. Гэвч энэ нь уриг байсан бөгөөд Ли яг энэ мөчөд шинэ мехээ ашиглан Кайлерыг ялж авраг болж чаддаг. За тэгтэл Кайлер ч мөчөөгөө өгсөнгүй. Дахин Ли рүү дайрсан ч Ли түүний зохилтуудыг нь хаан газар дунган далайх мөчөд хам багшийн харц түүнд тодгоон харагдав. Ингээд Ли бодлоо өөрчлөн газар руу зохиод Кайлерт босготон туслаж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.